Зам бацгаано энэхүү бичлэгээрээ үндсэн хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримтуудтай танилцах болно. Бидний танилцах эхний баримт нь үндсэн хөрөнгийн шилжилт баримт юм. Уг баримтаа дараах жишээн дээр туршиж үзцгээе. Жишээ нь 1 сарын 20-ны өдөр Болд авахтай ган чимэг ажилтнаас Баатар авахтай Цэнд рүү бүртгэлийн дугаар TA001 гэсэн ширээг шилжүүлсэн байна. Одоо үндсэн хөрөнгөний шилжилтийн баримтыг хийж үзье. Уг гүйлгээгээ хийхдээ үндсэн хөрөнгө болон бит бус хөрөнгө дэд систем рүүгээ ороод навигац самбарын үндсэн хөрөнгөний шилжилт гэх баримтыг үүсгэдэг. За баримт нь дараах байдлаар харагддаг. Үндсэн хөрөнгийн шилжилтийг хийх үед илэгдлийн зардлыг тусгах аргыг дахин бүглэхийг шаардна. Жишээ нь удирдах албан тушаалтны хэрэгжилж байсан үндсэн хөрөнгө үйлдвэрт ажиллаж буй хүнд шилжиж болох юм. Тийм тохиолдолд уг үндсэн хөрөнгийн илэгдлийн зардлыг удирдлагын зардал тусгах бус үйлдвэрлэлийн зардал руу тусгах шаардлагатай. Мөн үүнээс гадна илэгдэл тооцох гэх талбарт 3 өөр төрлийн тохиргоо байдаг. Илэгдэл тооцох хэсэгт 0 гэж сонгож өгсөн тохиолдолд шилжүүлж буй хөрөнгийн илэгдэл тооцох өгөгдөлтэй холбоотой ямар ч өөрчлөлт орохгүй. Тооцох гэх төлөвийг сонгосон тохиолдолд урд нь илэгдэл тооцдоггүй байсан хөрөнгийн илэгдэл тооцдог болгон өөрчлөх боломжтой. 3 дахь тооцохгүй гэх төлөвийг сонгоход урд өмнө нь илэгдэл тооцдог байсан хөрөнгийг илэгдэл тооцохгүй болгодог. За бидний танилцах дараагийн баримт нь үндсэн хөрөнгийн тооллого баримт юм. Уг баримтаа мөн ижил дараах жишээн дээр туршиж үзцгээе. Үйлдвэр ХК 18 оны 1 сарын 1-ний өдрөөр үндсэн хөрөнгийн тооллогыг хийсэн байна. Уг тооллогоо хийхдээ үндсэн хөрөнгө болон бит бус хөрөнгө дэд системийн навигац самбарын үндсэн хөрөнгийн тооллого гэж орно. Уг зэс рүү орсныхаа дараа create товч дээр даран шинэ баримт үүсгэх. Баримтын толгой хэсэгт тооллого хийж буй огноо эд хариуцагч мөн үндсэн хөрөнгийн байршлыг зааж өгч болно. Эд хариуцагч болон үндсэн хөрөнгийн байршлыг зааж өгөөгүй тохиолдолд байгууллагын үндсэн хөрөнгийн тооллогыг нэг баримтаар програм тусгах боломжтой. Хүснэгт хэсэгт мэдээлэл оруулахдаа бүглэх товчлуур дээр дараад үлдэгдлэр гэснийг сонгоно. Ингээд програм дээр байгаа үндсэн хөрөнгүүд автоматар бүглэгддэг. Хэрвээ үндсэн хөрөнгүүд бодитоор байгаа бол бодитоор байгаа хэмээх энэ жагтан дээр чагталж өгнө. Чагсаалтанд байгаа бүх хөрөнгүүд бүрэн байгаа бол бүглэх товчийг дараад бодит мэдээлэл гэснийг сонгоно. Мөн үүнээс гадна баримтан дээр нэмэлт мэдээлэл бүглэх боломжтой. Жишээ нь тооллого хийх болсон шалтгаан, үндэслэл, тооллого хийсэн огноо болон баримтын дугаар, тооллого эхэлсэн огноо болон дууссан огноо, тооллогын комист оролцсон ажилтнуудыг мөн оруулж өгөх боломжтой юм а.